Энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар Япон улсын Токио хотын дагуулх хот болох Митака хотод байрладаг. Одоо Subaru автомашин сонирхдаг хүн болгоны заавал ирж үзэх ёстой газар болох Subaru STI гэдэг одоо STI галерей гэж явдаг. Энэ газар ирчихсэн байна. Тэгээд Subaru брендийн хувьд манайхан бас маш дуртай брэндүүдийн нэг. Тэгээд өдөртөө бас нэгэнт ирснээр бас STI галерейгаар хамтдаа орцгоё. Subaru брендийн хувьд ер нь одоо манайхан бол аягүй сайн одоо дуртай хайртай машинуудын нэг болчихсон байгаа тийм ээ. Тэгэхээр энэ талаар бас машиныхаа STI галерей дээр ирээд яриулаас гоё юм болоо гэж ярьж байна. Өөрийнхөө үзэл өөрийнхөө одоо гарсан дүгнэлт болохоор та бүхэнд тайлбарлая. Subaru брендийг үүсгэн байгуулагч үндсэн компани бол Fuji Heavy Industry гэж компани байгаа. Тэгээ Fuji Heavy Industry компани болохоор онгоцны эд анги үйлдвэрлэдэг. Одоо ч үйлдвэрлэсээр байгаа Японы бас аягүй том компаниудын нэг. Тэгээд Subaru брендийг болохоор 1953 онд өөрсдөө автомашины брэндээ анхаарч хамгийн анх Subaru 360 нэртэйгээр өөрийнхөө хамгийн анхны машиныг гаргаж агаад түүний дараагаар Subaru Leona гэж алдарт раллигийн машиныг гаргаснаар Subaru брэнд яг эхлэл гэж үздэг юм байлээ. Тэгээд хамгийн түрүүнд логог нь хараад ярилцъя тийм. Тэгээд Subaru-гийн лого нь болохоор нэг том од, 5 жижиг юм одтой ийм байдаг. Тэгээд энэ болохоор юу гэхээр Fuji Heavy Industry буюу Subaru-гийн толгой компани үндсэн нэг том групп дотроо энэ 5 шиг ийм жижиг компанитай ингэж тэрийг одоо бэлгшиж ийм нэг том од 5 жижиг одтой байдаг юм байна лээ. За тэгээд Subaru гэдэг нэрнийх нь тайлбар нь юу гэдэг вэ? Нэг төрлийн одны бөөгнөрлийн нэр юм байна. Тэгээд тэргэж Subaru гэдэг брендийг нэр болоод лого нь ийм очтой байдаг. Тэгээд хамгийн анхны машинаа 1953 онд Subaru 360 гэдэг нэртэйгээр завар гаргасан хэдийч яванда явсаар байгаа дараагийн модель Subaru Leona гэдэг машин 1960-аад оны сүүлээр гаргаж ирсэн. Тэгээд миний уншсанаар бол тухайн цаг үед хамгийн анхны 4 дугуй хөтэлдэг EVD системтэй седан автомашин гэж дэлхийн тийм байсан юм байлээ. Тэгээд Subaru брендийн хувьд болохоор манай залуучуудын хувьд дэлхийн залуучуудын автомашин сонирхдаг ялангуяа залуучуудын хувьд нөгөө маш их хайртай брэндүүдийн нэг байдаг тийм ээ. Тэгээд тэр нь ямар учиртай вэ гэхээр одоо илүү тийш явцгаая. Subaru брэнд хамгийн анх үүсэн байгуулсан цагаас эхлээд тухайн одоо бидний сайн мэдээ WRC буюу хар зам одоо шорон замын суудлын ангилын дэлхийн аваргын тэмцээнд маш амжилттайгаар ордог байсан. Тэгээд түүнийх нь нэг бол бидний хар зогсож байгаа яг энэ хөө Colin McRae-ийн 1997 оны 98 оны аварга машин байна. Тэгээд энэ машин болохоор нөгөө бидний сайн мэдээ WRC брэндээр азарлаж хэдэн ч удаагийн төрөө авлаа да. Маш олон төрөг авч ирсэн. Сүүлд 2000 оны ихээр ардтан зогсож байгаа тэр нөгөө Peter Solberg-ийн WRC-гийн аварга машинууд бидний азарч чинь. Тэгэхээр энэ машинууд нь өөрөө залуучуудад Subaru брендийг айгу хайртай болоход нөлөө үзүүлсээс гадна Subaru брендийн хувьд болохоор үндсэн үүдээс гарч байгаа машин өөртөө раллигийн одоо ДНХ-ийг буюу одоо хэв шинжийг шингээсэн байдгаараа хүмүүс аяг таалагддаг. Юу гэхээр мэдээж Subaru-гийн брендийн онцлог бол хөндлөн мотортой буюу боксер мотортой байдаг. Хоёрдугаар 4 дугуй хөтлөгчтэй байдаг. Дээр нэмэлтээр турботой байдаг. Энэ автомашины одоо Subaru брендийг сонгох хамгийн үндсэн гол шалтгаан болдог гэж би одоо хувьдаа үздэг. Тэгээ одоо илүү Subaru брэнд маань мэдээж энэ олон уралдаан төрүүдээр авснаас гадна лимит загварууд гаргаж ирсэн. За энийг хардаа Subaru брэнд маань нөгөө Colin McRae 1997 он WRC-гийн аварга аваад ингээд Subaru брендийн нэр хүнд маш өндөр үндэс гарсан яг энэ цаг үедээ зориулаад буюу 1997 онд 22B гэдэг нэртэй загварыг Subaru өөрсдөө өмнөх байсан модель болох Subaru Type R загвар дээр хийсэн загвар байгаа. Тэгээд энэ машин болохоор зах зээлийн үнэлгээ нь одоогоор 500 орчим сая төгрөгийн үнэлгээтэй 400-аас 500 орчим сая төгрөгийн үнэлгээтэй ийм автомашин байгаа. Тэгээд 22B-ийн хувьд ямар гэхээр нийт 400 шиг хийгдсэн лимит загвар. Тэгээд энгийн Subaru Impreza одоо 2 литрийн турбо мотортой байдаг бол яг энэ загвар маань өөрөө 2.2 литрийн турбо мотортой байдгаас гадна бодины хувьд үйлдвэр яг юм өргөн урд хойны яг WRC-гийн машинтайгаа төстэй юм булчинтай гэх юм уу да тий илүү wide өргөн боди киттэй байдаг. Тэгээд морины хүчин муу адил
энэ дээр болохоор 280 морины хүчээр хязгаарлалсан байдаг санагдаж байна. Гол юм нь хөдөлгүүр нэг спешиал хөдөлгүүртэй. Тэгээд өргөн бодитэй үйлдвэрийн. Тэгээд яг 97 оныхоо WRC-ийн аварга Colin McRae төрүүлсэн болохоор бэлэгдэшээж яг энэ загвар хийж. Тэгээд энэ машин бол одоо дэлхийд Subaru Impreza гэдэг машинд одоо дуртай дурлсан залуучуудын одоо хамгийн том мөрөөдлийн загвар нь яг одоо бидний ард. Тэгээд энэ дээр надад нэг гоё юм харагдсан. За энэ хардаа нөгөө дөрөмдөш хийгдсэн гэдсэн шүү дээ тий. Тэгсэн чинь энэ бүр яг анханасаа үйлдвэрлэхдээ өөрсөндөө хадгалж авч үлдэнэ гэж хийгдсэн. Арлын дугаар буюу сериал дугаар нь 000 гэдэг ийм дугаартай юм байлээ надад. Энэ яг зүүн байгаа. Тэгэхээр бид Nissan дээр бас Nismo-гийн Z2 гэж загвар бас муу адил яг ийм байсан. Тэгэхээр ихэд энэ спешиал загваруудаа бүгднийг яг хамгийн ихнийх нь өөрсдөө авч үлддэг юм байна. Газарт өмнө манай Subaru сонирхч залууч нь бөөндө маш ёслол төгөлдөр ирж исэн газруудын нэг. Юу гэхээр 2018 онд би одоогоос 7 жилийн өмнө бид нар нийлээд хамтраад нэг Япон улсын Subaru буюу шорон замын седан тэмцээний аварга тамирчин болох Takuma Kamada гэж хүнийг Монголд урьж авчираад тэгээд албиос тэмцээн хийж исэн. Тухайн үед тэмцээн өөрөө Subaru-гийн ST-ийн захиралд маш их таалагдаад энэ тэмцээний зохион байгуулсан болоод тэмцээний төрүүлсэн бүх хүмүүсээ би өөрийнхөө зардлаар ST гэдэг зүйл брендийг бүтэн үзүүлнэ гэдээ аваа явуулсан. Тэгээд энэ газар одоо бид нэр ирчихсэн байгаа даа. Тэгээд энэ ард зогсож байгаа машин бол Subaru-гийн нэр үндийг бас хамгийн өндөр өргөхөд маш их нөлөө үзүүлсэн загварлах 1997 оны түрүүний хэлдэг нөгөө 98 оных Colin McRae-гийн алдартай Subaru-гийн тамирчин WRC-гийн босон аварга Colin McRae-гийн уралж исэн биш яг өөрийнх нь одоо нэг оригинал машин дотхыг нь харах үед үлээ машинд нь сууж үзчих болох ер нь болох юм байлээ зөвшөөрөл авсан. Тэгээд хэдүүдээс харъя те. Гэхдээ 98 онд уралдсан 97 оны аварга гэдэг ба шүү дээ. WRC тухайн WRC юм шиг ямар байсан. За энэгээр ихэвчлэн юу байсан юм бэ? Тормс гэнэ үү тийм шүү дээ. Тормс энэ болохоор нэг уртлын интеркулер дуус цацдаг. Амаржина бас тухайн үед хатуу зөөлний шууд ингэж тааруулдаг байсан байна. Урт байдлын дифференциалаа бас өөрчилдөг товчууд нь энэгээр байгаа байна. За энэ эднэр болохоор гал хамгаалагчид зааш байна да. Хороб нь тухайд ямар хоробт байсан үү? Нөгөө энгийн механик хоробтой ээж паттерн хоробтой байсан юм байна тухайд. За галын орон системийн ардталтай илүү дугаал гарах нь тэр чигээр нь унтраах зорилттой. За энэ ардталт нэг хоёр хаска тавьдаг зорилт хийх шиг байна да. За тэр урдталт нөө trip meter буюу урдлынхаа замыг хэмждэг trip meter байна. За энэ нэг галын орныхаа шууд унтраал үүдэн байна. Яг одоо нэртэж тий бензин тэр яг нэг уралдааны машиныг юм нэртэй байдаг нэг бахан бензин тосон мөртөг. Яг тэр мөртөж шүү дээ. Тэгээ анзаараа харах юм бол нөгөө Colin McRae уралж ирсэн яг энэ машин нөгөө үйлдвэрээс нөгөө юм өргөн боди киттэй байсан. 22 битрээс яг энийг адилхан чигээр нээсэн байлээ. Тэгээ энэ өөр залуучд аягүй таалагдаад одоо нөгөө collection car болчихсон байгаа гэдэг хэлсэн тий. За ямарсан Японоос ер нь ингээд ирэх юм бол бас одоо юм бичлэг үзэж байгаа хүмүүс ч гэсэн ер нь одоо Nissan-ы музей, Toyota-гийн музей одоо Yokohamad бол одоо Yokohamad бол ерөөдөө тэр чигтээ Nissan байгаа. Токио авцсан Mikata энэ бол ST юм байна. За тэгээ цаашаа Nagoya бол юу байгаа? Toyota гэж байгаа. Энэ газруудаас явахдаа бас эргээрээс музейнүүдээр оруулаас сонирхолтой юм байна. Нэг өмнө жилийн аялалтай харьцуулаад бодох юм бол нөгөө Германд ороход заавал музей болгонд нь ороход заавал мөнгө төлдөг байсан. Тэгэхээр ерөөдөө бас нэг мөнгө төлөх шаардлагагүй юм байна. Хоёрт бичлэг хийхэд ерөөдөө аягүй чөлөөтэй юм байна шүү. За 2000 энэ чинь 7 оны. Энэ чи ийм байсан юм бах та. Энэ ягаад хойш гэрлэн ингэ орчих вэ? 2007 оны WRC-гийн бас аварга Питер Солбергийн яг өөрийнх нь уурч ирсэн ориг машин. Ямар материалтай юм бол?
гоё машин байна. За тэгэхээр Subaru брендийн одоо ерөөхдөө гол юм түрүү хэлсэн. Үйлдвэрийн раллигийн DNA буюу ДНК-тай машин гэж явдаг. 4 дугуйтлагчтай, турботой, хөндлөн мотортой. Энэ нь өөрөө Subaru-ийн гол давуу тал. Тэгээд нэг талаар Subaru брэндүүд миний зөв өөрийн хувийн зүгээс нөгөө айгүй хямдхан машин гэж дотроо боддог. Хямдхан гэдэг нь ямар утгаараа вэ гэхээр төлж байгаа мөнгөндөө маш их зүйлийг авч болдог. Тийм машин. Тэгэхээр яг адилхан ээж төстэй машинууд бол зөвхөн тэнглэхийн нэг талаараа хөтэлдэг ч юм уу тий байгаа бол Subaru-г бол 4 дугуйтлагчтай дээр нь турботой гэдэг залуучууд айгүй дуртай байдаг. Ялангуяа шавар бартаа өвөл цасна гэдэг тий. Тэгэхээр энэ машин болохоор Subaru брендийнхэн маань, ST-ийнхэн маань Nürburgring Challenge гээд 2016 оны тэмцээнд бол цахинд орж байгаа юм санагдсан чинь 2016 онд орсон байх юм. 16 онд орж ирсэн бас яг тэр машин байна. Тэгээд тухайн үед болохоор Nürburgring ерөөхдөө Европын машинууд тэгэхээр Японоос өөр дэлхийн машинууд ерөөхдөө аягүй уралдаг. Тэр уралдаан дээрээс тухайн цаг Subaru уралдаж байгаа нас аягүй гоё сонирхолтой байсан. Тэгээд амжилттай явуулахаар Nürburgring-ийг 6057 секунд бүтэн тойрсон гэдэг. Тийм амжилттай байгаад үзүүлдэг юм байлээ. Тэгээд энэ тухайн цаг үед уралдаж ирсэн машин байна. Тэгээд энэ болохоор бас сонирхолтой машин байна. Subaru-гийн Subaru юу миний бодлоор айгүй зайлтай компани дотроо боддог юм аа. Ягаад тэгэхээр байсаж байгаа нэг лимит цагаар гаргачихдаг. Одоо хуучин Impreza дээр бол бүр насаас олоод байгаа гэдэг шиг зөндөө олоодаа харж байна. Тэгэл нэг ийм лимит загвар, нэг тим лимит загвар, нэг ийм спешиал загвар тэрийн зүйлдээ баг утгаа алдсан байна. Нэг тэр нь зах зээл дээр бол нөгөө эрэлтээ нэмээд борлуулалтаа нэмэх л байх л та. Тэгэхээр сүүлдээ тэр утгаа алдсан шиг яа баг дурын нэг Японоос орж ирсэн Impreza-нд үзэхээр янз лимитэд загварууд байгаа гэдэг байсан. Тэгээд одоо бол тэрийг харьцангуй багасгаад яг нөгөө S сурвал дээр аягүй анхаарч байгаа юм байлээ гэдэг. Мио ойлгож байгаагаар энэ болох Spexy гэдэг загвартай адилхан. Тэгээд юу гэхээр илүү одоо STI гэдэг загвар дээр дахиад S гэдэг цуврал нь онцлог нь болохоор миний ойлгосноор бүр илүү хуралдааны хэв шинжийг шингээсэн ийм онцтой байдаг юм байна лээ. Тэгээд энэ S 210 гэдэг бас сүүл 500 шиг хийгдсэн ийм машин байна. Тэгээд онцлогны юу гэхээр илүү хөнгөн одоо дууцгаалтай материал илүү багтай тий. Суудлууд нь арай жоох өөр байна. Энэ артлын шил нь тий. Артлын шил нь айгүй нэмэх. Энийг хардаа камераар хараа л да. Ийм нэмэх шилтэй. Хар хэлж яваад. Ийм нэмэх шилтэй байт юм байна. Тэгээд хөнгөн илүү уралдаан загвар, ийм спешиал загвар сүүлд гаргаадсан. Тэгээд энэ саяхан гарсан S210 болцсон юм байна. Хуучин миний ойлгосноор Subaru Impreza Spexy гэж загварууд гэсэн. Хойноо илүү хөнгөн, тэг хойноо уралдаан нөгөө турбон жоох өөр. Тэгээд хойноо нөгөө ардтал ус цацдаг савтай тийм хөнгөн загвар байдаг. Одоо энэ цуврална гэж явж байгаа юм. За тэгэхээр Subaru-гийн хувьд бол юу ярих вэ? Уусаа манайхан ч гэсэн маш сайн мэддэг брэнд. Тэгээд товчондоо бол хүн төлж байгаа мөнгөндөө авч болох маш сайн одоо машин гэж би хувьдаа үздэг. Тэг бас нэгэнт Японоос ирж байгаа бол манайхан манаас энэ одоо ойрхон байна Японч нь. Mikata гэж энэ Токиогийн өрцөөд давар хотод заавал ирээд энэ STI галерей гэдэг газрыг заавал ороор үзүүлээ. Тэгээд энэ удаагийн нэг гуар ерөөдөө жижигхэн газар товчхон байлаа. Тэгээд энэ рүү тусгая ямар ч манайхан маань бас яг өөрсдөө нүдээр хэвлээ. Энэ машиныг харъя. Баярлалаа та бүхэнд.